Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ улсын их хурлын нэр бүхий гишүүдээс 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр улсын их хурл өргөн мэдүүлсэн хүний дархлал олон улсын хомсдлын вирусын халдвар дархлын олон улсын хомсдлоос сэргийлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг улсын их хурл 2012 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус байнгын орон шилжүүлсэн болно. Дээр дурдсан хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай асуудлыг байнгын орооны хуралдаанаар 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хэлэлцлээ. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг дараах байдлаар тусгалаа. Үүнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баримталж буй бодлогод нийцүүлэн хуулийн төслөөс тэмцэх гэсэн агуулга бүхий үгийг хасч улмаар ХДКВ-гийн халдвар илрүүлэх шинжилгээ хийх, шинжилгээнд хамрагдах талаар зөвлөгөө өгөх журмыг батлан гаргаж мөрдүүлэх үүргийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны засгийн газрын гишүүн хүлээж байгаар төсөлд тусгалаа. Мөн төрийн захиргааны бусад төв байгууллагуудаас ХДКВ доохоос сэргийлэх талаар хэрэгжүүлэх эрх үүргийг наривчлан зааж өгөв. Төрийн болон хувийн хвшлийн эрүүл мэндийн байгууллага нь баталгаажаагүй цус, цусан бүтээгдэхүүн, эхийн сүү, донорын эргэтэн болон зүү тариур бусад багаж хэрэгслээр хүний дархлал хомсдлын вирусын халдвар эмнэлэгтээ тархаахгүй байх талаар нөхцөл бүрдүүлэх үүргийг хуульчилж өгөв. Хуулийн төсөлд хууль тогтоомжийн бичлэгийн болон техникийн хэл зүүн найруулгын зарим засвар хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хувилбарыг та бүхэнд тараасан болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ хүний дархлал хомсдлын вирусын халдвар дархлын олдмол хомслоос сэргийлэх тухай хүний дархлал хомсдлын вирусын халдвар дархлын олдмол хомслоос сэргийлэх тухай хууль хүчингүйл болсонд тооцох тухай гадаад иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зард хүчингүйл болсон тооцох тухай хувь хүний нууцын тухай хуульд нэмэлт оруулах тухай хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн баталж өгөхийг хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.